Маш олон хүмүүс цонх бол нарнаас дулаан авдаг, барилгыг хадаадаг гэдэг ийм ойлголттой байдаг. Тэр нь ч тийм. Гэхдээ бодит байдал дээр нэг ялангуяа шөнийн цагт ч гэдэг юм уу, эсвэл илүү салхи шуургатай үед ч гэдэг юм уу, цонх маань бусад одоо хан хуучилт гэдэг юм уу те хаадагч гэдэг юм уу эдгээрээс хамаагүй илүү дулаан алддаг ийм зүйл болж хувирдаг. Тэгэхээр энээс хамгаалахын тулд яах вэ гэдэг. Тэгэхээр нэлээд дээр үеийн байшингууд модон ийм хаалттай нэг ялангуяа түүхийн барилгууд дээр бас нэлээд тийм шийдлүүд харагдж байдаг. Тэгэхээр энэ дээрээс үндэслээд тунгадаг поликарбонат цонхны хаалтыг санал болгож байгаа. Энэ хамгийн гол нь хөдөлгөөнтэй байх ёстой. Өдөр нь нээчин илүү нар авна гэсэн үг. Шөнө нь хаачин илүү дулаан алдагдлаа бууруулж өгнө гэсэн. Мэдээж дараагийн асуудал бол энэ хэр сайн дулаалах болж чадах вэ гэдэг зүйл. Тэгэхээр бид нар энийг нотлохын тулд яг хоёр ижлэхэн цонхны нэг нь хаалттай, нэг нь хаалтгүй хийгээд шилнийх нь голд температурын сенсорыг суйрлуулсан байж байгаа. Бид нар шилний дотор гадаргуу дээр 2 гаруй градусын ийм зөрүүг мэдэрсэн байж байгаа. Энэ маань бас нэг төрлийн дулаалга болж чадсан байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр бид нар ямарваа нэгэн байдлаар цонхны хаалт хийх хэрэгтэй болж байна гэсэн үг. Бид нар зах зээлд байгаа материалуудаа судалж агаад илүү тунгалаг байх гэдэг ийм материалыг сонгож авсан. Тэгэхээр гадаа бас ямар процесс болж гэнэ үү, байгалийн гэрэл гарч гэнэ үгүй юу гэдгийг тандах нь илүү хялбар байх ба. Ямар үнэтэй болох вэ гэдэг асуулт. Поликарбонат хавтан маань ойролцоогоор 20-с 25 мянган төгрөгийн үнэтэй байдаг 1 м квадрат нь. Тэгэхээр ямар цонх хэдийн хэмжээгээр хийхээс болно. Гүйдэг зам нь тусдаа юм хуванцар бэлэн профиль байдаг. 3 м-тэй нүнд 3500 төгрөг байж байгаа. Энийг ханандаа шууд дээдл доотлолт нь бэхлээд энийг гүйдэг байдлаар хийчихэд маш хялбархан байдлаар ингээд суйрлуулчих боломжтой.